Магадлал математик статистик үндсэн ойлголт өгөх видео лекцийг цовруул байдлаар хүргэж байна. Дугаар лекцээр үзсэн хамгийн хүнний өвхийн үнэлэлт болон хамгийн их постериорын үнэлэлтэнд тархалтын үйл мэдэгдэх параметрыг хамгийн их нэгттэй буюу хамгийн үнэмшилтэй утгаар авдаг. Статистик таамаглалыг ийм байдлаар шалгаж болно. Тухайлбал Bayes-ийн зарчим баримталж буй үед өгсөн төгрөгийн нөхцөлд хамгийн их магадaltaй буюу хамгийн үнэмшилтэй таамаглалыг үнэн гэж авдаг. Слайд дээр H1 буюу өрсөлдөгч таамаглал тэг таамаглалаас илүү үнэмшилтэй гэсэн байна. Ийм үед мэдээж H0 таамаглалыг няцааж H1 таамаглалыг хүлээн авна. Энэхүү тэнцэл бишийг Bayes-ийн томьёо ашиглаж задлаад улмаар слайдын төгсгөлд байгаа шиг үнний хувийн харьцаа зохиоё. Энэхүү бид үнний хувийн харьцааг шинжүүр няцаах мужийн томьёотой боллоо. Энд няцаах утга зэн таамаглал тус бүрийн магадлалуудын харьцаа буюу Prior магадлалуудын харьцаагаар тодорхойлогдож байна. Энд үнний хувийн харьцаа шинжүүрийн Bayes-ийн бус хувилбарыг авч үзлээ. Энд тодорхойгүй ганц зүйл байгаа нь шинжүүрийн няцаах утга C юм. Bayes-ийн хувилбарт зэн Prior магадлалуудын харьцаагаар тодорхойлогдож байсан. Харин Bayes-ийн бус хувилбарт үүнийг шинжүүрийн няцаах муж олох зарчмын дагуу нэгдүгээр төрлийн алдааны магадлал ба итгэх түвшин хоёрын тусламжтай олно. Ингээд үнний хувийн харьцаа шинжүүрийн Bayes-ийн бус хувилбарт харгалзах шинжүүрийн няцаах мужийг хэрхэн олохыг тодорхой таамаглал дээр авч үзье. Жишээ болгон хэвийн тархалтын дундаж утгын тухай таамаглал дэвшүүлв. Хэвийн тархалт тасралтгууд бол LR статистикийн тасралтгүй тохиолдолд харгалзах хэлбэрийг ашиглана. Тэгэхээр үнийн хувь бүхий функцийг өрсөлдөгч болон тэг таамаглал тус бүрийн нөхцөлд бичээд харьцуулна. Иймэрхүү нэгтийн функцийн оронд хэвийн тархалтын нэгтийн функцийг орлуулж улмаар өрсөлдөгч таамаглалын хувьд дунджийн параметрийн оронд θ1, тэг таамаглалын хувьд дунджийн параметрийн оронд θ0 утгыг тус орлуулад эмэгтгэж бичлээ. Хэрэв төврийн хувьд энд гарсан нөхцөл биелбэл тэг таамаглалыг няцаах ёстой. Гэхдээ шинжүүрийн няцаах утга C мэдэгдэхгүй тул таамаглалд хариулт өгөх боломжгүй байна. Энд шинжүүрийн няцаах утгыг нэн тэргуунд олох хэрэгтэй болж байна. Өмнөх тэнцэл бишиг үргэлжлүүлэн хувиргалаа. Энэхүү хувиргахтай хувиргалтын үр дүнд гарах статистикийн тархалтыг сайтар анхаарах ёстой. Ерөөсөө бидний зорилго бол эндээс тархалтанд тодорхой мэдэгдэх статистик олох явдал юм. Гэхдээ тэг таамаглалыг үнэн гэсэн нөхцөл тавихаа мартаж болохгүй. Ингэснээр нэгдүгээр төрлийн алдааны магадлал буюу тэг таамаглал үнэн үед түүнийг няцаах гэсэн үзэгдлийн магадлалыг олж чадна. Ингээд слайд дээр төврийн дундаж хэвийн тархалттай болохыг тэмдэглэв. Ийм чанар нь хэвийн тархалтын хувьд үргэлж хүчинтэй байдаг. Харин хэвийн тархалтаас өөр бусад тархалтын хувьд хязгаарын голт ёромоор үзэж байсанчлан төврийн хэмжээ хүрэлцээтэй үед хүчинтэй байна. Улмаар төврийн дундаж дээр стандарт хувиргалт хийвэл стандарт хэвийн тархалттай болно. Иймээс өмнөх слайд дээр байсан тэнцэл бишийг слайдын эхэнд буй хэлбэртэй болгож хувиргасан билээ. Одоо нэгдүгээр төрлийн алдааны магадлал ба итгэх түвшин 2-оос шинжүүрийн няцаах муж буюу шинжүүрийн няцаах утга олох руу анхаарлаа хандуулъя. Нэгдүгээр төрлийн алдаа бол тэг таамаглал үнэн үед түүнийг няцаах явдал билээ. Харин үнийн хувийн харьцаад шинжүүрийн хувьд тэг таамаглалыг няцаах нөхцөл нь LR статистикийн утга C-гээс их байх гэсэн байдлаар томьёологдсон билээ. Харин бид тэрхүү нөхцөлийг хувиргасаар төврийн дундчтай холбоотой тэнцэл биш болгосноо дөнгөж саяг тайлбарласан. Бидний гаргасан статистик стандарт хэвийн тархалттай тул слайдын голд буй магадлалыг стандарт хэвийн тархалтын функцээр илэрхийлж болно. Энд стандарт хэвийн тархалтын функцийг том P үсгээр тэмдэглэсэн. Ингээд P от хасах C штрих тэнцүү альфа тэгштэглээс C штрихийг олох болж байна. Энэ нь бидний өмнө үзэж байснаар квинтил болно. Иймд тэгштгэлийн шийд буюу шинжүүрийн няцаах утга нь альфа итгэх түвшинд харгалзах стандарт хэвийн тархалтын квинтилаар тодорхойлогдно. Энэхүү хэвийн тархалтын дунджийн тухай параметрын таамаглал шалгахад ашиглах шинжүүрийн няцаах муж бэлэн боллоо. Үнийн хувийн харьцаа шинжүүрийн хувьд нэгдүгээр төрлийн алдаа багасхад хоёрдугаар төрлийн алдаа ихсэж, харин эсвэргээрээ нэгдүгээр төрлийн алдаа ихсэхэд хоёрдугаар төрлийн алдаа багасах бөгөөд энэ нь няцаах утгын сонголтоос шалтгаална. Ийм зүй тохиолыг бид өмнөх лекцээр үзэж байсныг сануулъя. Мөн тухайн үед шинжүүрийн магадлалын утгааг шинжүүрийн чадвар зэргийг 1 болон 2 дугаар төрлийн алдаатай холбож дэлгэрэнгүй ütсэн билээ. Үнийн хувийн харьцаа шинжүүрийг практикт хэрэглэхэд тулгардаг гол хүндрэл бол шинжүүрийн няцаах мужийн хил буюу няцаах утга олох явдал юм. Иймд төврийн хэмжээ хүрэлцээтэй их үед хүчинтэй байх шинжүүрийн няцаах утга олж тогтоосон байдаг. Үүнийг ашигласнаар онлын хүнд тооцоо хийх шаардлагагүй болж байгаа юм. Харин үүний оронд зөвхөн хүрэлцээтэй хэмжээтэй төврөл авах шаардлагатай. Хэрэг хэмжээтэй төвөр авахаа 1 болон 2 дугаар төрлийн алдаанаас хөөж олох боломжтой. Өөрөөр хэлбэл шинжүүрийн чадлын шинжилгээ хийн. Эхлээд оршил болгон хэдэн үг хэлье. Эргэрсэн шугамн загвар түүний шинж чанарыг өмнөх хэд хэдэн лекцээр үзсэн. Тухайлбал 9 дугаар лекцээр эргэрсэн шугамн загвар корреляцийн коэффициент, 13 дугаар лекцээр шугамн загварын зарим чанарыг баталгаатай хамт үзсэн. Иймд өнөөдрийн лекц өмнө үтсэн зүйлсийг сэргээн сануулсан нэгтгэн дүгнсэн байдалтай байна. Бас эргэрсэн шугамн загварыг өгөгдөл дээр хэрэглэж хувьсгчдын холбоо хамаарлагыг судлах тухай үзнэ.
Үүний тулд ийм загварын параметруудыг үнэлэх хамгийн бага квадратын аргыг авч үзнэ. Эцэст нь эргэрээсийн шугамн загварыг R програм дээр хэрхэн үнэлэх болон шинжлэхийг харуулна. Ингээд слайд дээрх тайлбартаа оръё. Бид өмнө нь хувьсагчид шугамн хамааралтай үед корреляцийн коэффициент үнэмлэхүй утгаараа нэгтэй тэнцүү байдаг гэж үзсэн билээ. Иймд хоёр хувьсагчийн холбоо хамаарлыг эргэрээсийн шугамн загвар ашиглаж шинжлэхээс өмнө тэдгээрийн холбоо хамаарлыг корреляцийн коэффициент ашиглаж хэмжих хэрэгтэй. Хэрэв корреляц нь үнэмлэхүй утгаараа их буюу ойролцоогоор 0.6, 0.7, 0.8, 0.9 гэх мэтчлэн нэг дойрхон байвал тус хоёр хувьсагчийн хамаарлыг эргэрээсийн шугамн загварын тусламжтай шинжлэхэд зохимжтой. Эсвэргээрээ корреляцийн коэффициент үнэмлэхүй утгаараа тэг дойр буюу 0.5 буюу түүнээс бага байвал тус шинжилгээ хийхэд тохиромжгүй. Өөрөөр хэлбэл корреляцийн коэффициент нь хувьсагчдын хамаарлыг шугамн хамаарлын зүгээс хэмждэг. Олон хэмжээст хэвийн тархалтын хувьсагчдын нөхцөлд математик дундчин нөхцөлд авсан хувьсагчийн утгаас шугам байдлаар хамаардаг тухай өмнө үзэж байсан. Улмаар тэрхүү нөхцөлд математик дунджаар тус хувьсагчийн утгыг ойролцоогоор илэрхийлэх буюу прогнозлох тухайч үзэж байсан билээ. Тэр тусмаа корреляцийн коэффициент нь үнэмлэхүй утгаараа нэг дойр үед нэг хувьсагчийн утгыг нөгөө хувьсагчийн утгаас хамааруулж илэрхийлэх боломжтой. Үүнийг слайд дээрх цэгэн диаграмуудаас харж болно. Нэгдүгээр мөрийн 2 диаграм нь корреляц тэгтэй тэнцүү буюу хувьсагчид хамааралгүй тохиолдолд явуулсан симуляцийн туршилтын үр дүнг харуулна. Харин 2 дугаар мөрийн 2 диаграм нь хувьсагчид хамааралтай корреляц нь нэг дойролцоо байх тохиолдолд харгалзсан. Нэгдүгээр мөрд буй диаграмуудаас нэг хувьсагчийн утга өсгөөд нөгөө хувьсагчийн утга дагаж өсөхгүй эсвэл буурахгүй байгааг анзаарч харах хэрэгтэй. Харин 2 дугаар мөрд буй диаграмуудаас нэг хувьсагчийн утга өсгөөд нөгөө хувьсагчийн утга өсөж байгааг анзаарах хэрэгтэй. Энэхүү корреляцийн коэффициент нь үнэмлэхүй утгаараа нэг дойр үед олон хэмжээст хэвийн тархалтай сансрын хувьсагчдын хамаарлыг шугам функцээр илэрхийлэх боломжтой ажээ. Бид өмнө нь нэг хувьсагчийг нөгөө хувьсагчаар илэрхийлэхэд ашигладаг эргэрээсийн шугамн загварын талаар үзэж байсан. Хоёр хувьсагчийн корреляцийн коэффициент нэг дойр үед ийм загвар байх боломжтой гэдэг нь өмнөх слайд дээрх цэгэн диаграмуудаас тодорхой харагдсан билээ. Жишээ болгон авсан боловсрал ба орлого гэсэн хоёр хувьсагчийн хувьд корреляц нь ойролцоогоор 0.92 байгаа тул эдгээрийг шугамн хамааралтай гэж үзэх боломжтой. Энэхүү шугамн загварын параметр буюу коэффициентуудыг нь үнэлж олоод улмаар тэгшдэглийг нь цэгэн диаграм дээрх шулууны дээр бичлээ. Эцэст нь бидний үнэлж олсон энэхүү шулуун нь нөхцөлд математик дундаж болохыг тэмдэглэе. Өөрөөр хэлбэл энэ нь орлогын математик дундчийг боловсролд зарцуулсан хугацаанаас хамааруулсан загвар юм. Дараагийн слайд дээр нөхцөл математик дундаж ашигласан загварын зарим шинж чанарыг сэргээн сануулах болно. Нөхцөл математик дундаж ашигласан загварын зарим чухал чанарыг энд жигсааж бичлээ. Эдгээр чанарыг бид өмнө үзэж байсан, бүр заримыг нь баталчж байсан. Хэдийн өмнө үтсэн боловч чанаруудын утга агуулгыг дахин товч тайлбарлая. Тайлбараа эхлэхээс өмнө уу хувьсагчин загварын алдаа болохыг тэмдэглэе. Ингээд тайлбараа эхлэе. Нэгдүгürt манай загвар x1 хувьсагчаас хамаарч томьёологдсон билээ. Иймд x1 хувьсагчтай холбогдолтой бүхэн тус загвараар илэрхийлэгдэх тул загварын алдаанд x1 хувьсагчтай хамааралтай зүйл үлдэж хоцрохгүй. Хоёрдугаарт загварын алдаа дунджаар тэгтэй тэнцүү. Гуравдугаар чанар нугтаа x1 хувьсагч ба нөхцөл математик дундаж ашигласан үнэлэлтийн алдаа хамааралгүй гэдэгтэй холбоотой. Гуравдугаар чанарыг загвараар үнэлэгдсэн утга ба загварын алдаа хамааралгүй гэж ойлгож болно. Хамгийн чухал чанар болох дөрөвдүгээр чанар утга агуулгыг слайдын төгсгөлд зориуд бичлээ. Мөн дөрөвдүгээр чанар дотор томьёолсон дундаж квадрат алдааг анхаарна уу? Үүнийг минимумчлах байдлаар эргэрээсийн шугамн загварын параметруудыг үнэлэх буюу эргэрээсийн тэгшдэглэлийн коэффициентуудыг олдог болохыг урьдчилан тэмдэглэе. Шугамн загварын тохиорцыг детерминацийн коэффициентоор хэмждэг хэмээн өмнө үзэж байсан билээ. Энэ нь хамаар хувьсагчийн дисперсийн хичнээн хувь нь эргэрээсийн шугамн загвараар илэрхийлэгдэж өөрөөр хэлбэл тайлбарлагдж байгааг харуулдаг болохыг дахин сануулъя. Холбоо хамаарлын ийм загварын хувьд хамаар хувьсагчийн дисперс нь загвараар тайлбарлагдах дисперс ба үл тайлбарлагдах дисперс гэсэн хоёр хэсэг болж задардаг. Энэхүү задаргаа нөхцөл математик дундаж ашигласан загварын хоёр талаас дисперс авахд гарна. Нөхцөл математик дундаж ашигласан загварын дисперсийн томьёоноос детерминацийн коэффициентийн илэрхийллийг олж бичсэн нь харагдаж байна. Статистик судалгааны хувьд x2 буюу хамаар хувьсагчийн дисперсийг өгөгдлөөс шууд олох боломжтой. Бас үл тайлбарлагдах дисперс буюу загварын алдааны дисперсийг загвараа үнэлж эргэрээсийн тэгшдэглээ олсны дараа тооцоолон гаргах боломжтой. Иймд детерминацийн коэффициентийг ийм томьёогоор олох бүрэн боломжтой. Дөнгөж сая хэлсэнчлэн детерминацийн коэффициентийг олох буюу загварын тайлбарлах чадварыг хэмжихийн тулд эхлээд загвараа үнэлэх буюу эргэрээсийн тэгшдэглэлийн коэффициентуудыг олох хэрэгтэй. Энэхүү эргэрээсийн шугамн загварын параметр үнэлтийг авч үзэх шаардлага зайлшгүй урган гарч байна. Иймд дараагийн слайд дээр энэ тухай авч үзнэ. Нөхцөл математик дундаж ашигласан загвар нь холбоо хамаарлан бүхэл загваруудаас хамгийн бага дундаж квадрат алдаатай нэм гэсэн чанар түрүүхэн үтсэн. Нөгөө талаас хувьсагчид хамтдаа олон хэмжээст хэвийн тархалттай бол тэдгээрийн нөхцөл математик дундаж шугамын хэлбэртэй функцээр илэрхийлэгддэг тухай 9 дугаар лекцээр үтсэн. Иймд эргэрээсийн шугамн загварын параметр үнэлтийг MSE буюу дундаж квадрат алдааг минимумчлах байдлаар үнэлдэг. Яг энэ аргачлалаар эргэрээсийн шугамн загварын параметруудыг хэрхэн үнэлэхийг бид тун удахгүй авч үзнэ.
Харин эхлээд олон хэмжээст хэвийн тархалтын хувьд үүссэн нөхцөл математик дундчин томьёоноос x2 тэнцүү a дээр нэмэх нь bx1 хэлбэртэй шугамн загварын a болон b параметруудын үнэлэлтийн томьёог гаргаж үзүүлээ. Слайдын голд буй нөхцөл математик дундчин томьёог загварын илэрхийлэлтэй харьцуулж харуул эргээсийн тэгштгэлийн үнцгийн коэффициент болох b нь сигма 2.1-ийг үржигэн сигма 1.1-ийн 3 гэсэн хэлбэртэй байна. Манай тохиолдолд x1 болон x2 нь скалар сансрын хэсэгч тул сигма 2.1 нь тус 2 хэсэгчийн ковариацийн коэффициент, сигма 1.1 нь x1 хэсэгчийн дисперс болно. А коэффициентийн хувьд μ2-оос асах нь сигма 2.1-ийг үржигэн сигма 1.1-ийн 3-г үржигэн μ1 гэсэн томьёог гарах дүр зураг ажиглагдаж байна. Энд μ2 болон μ1 нь харгалзан x2 болон x1 хэсэгчдийн математик дунджууд юм. Эргээсийн шугамн загвар дахь хамааран хэсэгчийг y, үл хамааран хэсэгчийг x гэж тэмдэглэе. Тэгвэл загварыг илэрхийлэх тэгштэл y тэнцүү a дээр нэмэх нь bx гэсэн хэлбэртэй болно. Улмаар параметрын үнэлэлтийн томьёонуудыг чинь тэмдэглэгэндээ тохируулан бичсэн нь слайдын голд харагдаж байна. Практикт эргээсийн шинжилгээ хийхдээ төөр ашиглах болдог. Төөрийн хувьд үнэлэлтийн томьёонд буй сансрын хэсэгчийн моментууд буй онлын моментуудыг төөрийн моментуудаар үнэлж болох тул слайдын төгсгөл буй томьёонууд гарна. Энд эргээсийн шугамн загвартай холбоотой зүйлс тухайлбал үнэлэлтийн томьёо түүнд буй дундаж, дисперс болон холбогдох зүйлсийг харууллаа. Мөн эндээс эргээсийн шулууны нэг үндсэн чанарыг анзаарч хараарай. Энэ бол эргээсийн шулуун төөрийн дундаж цэгийг дайрдаг явдал юм. X болон Y төөрийн дунджийг зураг дээр тасархай шугамаар зурв. Тэдгээрийн огтлолцол байх цэгийг эргээсийн шулуун дайрч байгааг харна уу? Энэ нь тохиоллын хэрэг биш бөгөөд сая хэлсэнчлэн эргээсийн тэгштгэлийн нэг чанар юм. Мөн эргээсийн шинжилгээнд 3 янзын хазаалт тооцдог бөгөөд тэдгээрийн тус бүр нэг төлөөллийг улаан цэнхэр ногооноор тодтогов. Эдгээрээс улаанаар зурсан загварын алдааг илэрхийлэх хазаалт буюу ялгуурт анхаарлаа хандуулна уу? Төөрийн элемент буюу цэг бүрийн хувьд ийм алдааг тооцож болох бөгөөд эдгээр алдаанууд нийтдээ хамгийн бага байвал сайн гэдэг нь мэдээжин хэрэг юм. Иймээс алдааны квадратуудын нийлбэрийг минимумчлах гэсэн томьёолол бичв. Хэрвээ эдгээрийг дундчилбал бидний өмнө ярьж байсан дундаж квадрат алдаа гэсэн хэмжигдэхүүн гарна. Тэгэхээр дундаж квадрат алдааг минимумчлах буюу алдааны квадратуудын нийлбэрийг минимумчлах байдлаар эргээсийн тэгштгэлийн параметрууд буюу коэффициентуудыг үнэлнэ. Өмнөх слайдын тайлбарт хэлсэнчлэн дундаж квадрат алдааг минимумчлах нь алдааны квадратуудын нийлбэрийг минимумчлахаас ялгаагүй юм. Ингээд x, y сансрын векторыг холнолгоос авсан холбоост төвөрийн хувьд y тэнцүү a дээр нэмэх нь bx шугамн загварын параметрын үнэлэлтийн томьёог алдааны квадратуудын нийлбэрийг минимумчлах байдлаар бодож олъё. Үүний тулд a болон b үл мэдэгдэгчдээр тухайн уламжлал авч тэгтээ тэнцвүүлэн Лагранжийн нөхцөл бичвэл слайд дээр харагдаж буй систем тэгштгэл гарна. Одоо үүнийг бодож a болон b үл мэдэгдэгчдийг олбол эргээсийн тэгштгэл тодорхой болно. Систем тэгшгэлийг хэрхэн бодсноо энд харуулав. Олсон шийдээ слайдын төгсгөлд бичлээ. Ийхүү гаргасан томьёоны гишүүдийг тодруулж хэлье. Y зураастай болон x зураастай нь түүрийн дундаж, s квадрат x нь x түүрийн дисперс, s квадрат x y нь x болон y хоёр хувьсгчийн түүрийн ковариац юм. Энэхүү томьёо нь олон хэмжээст хэвийн тархалтын нөхцөл математик дундчин томьёоноос олж гаргасан үнэлэлтийн томьёотой адил байгааг анзаарна уу? Алдааны квадратуудын нийлбэрийг минимумчлах байдлаар загвар үйл мэдэгдэх параметр олох энэхүү аргыг хамгийн бага квадратын арга гэдэг. Статистикийн R програмын тусламжтай эргээсийн шинжилгээг хэрхэн хийхийг харуулж байна. Эдгээр кодыг дуурайлгаж бичээд ажилуулж үр дүнг нь хараарай. Загварын нэмэлт шинжилгээний үр дүнг энд харуулж байна. Коэффициент зэвсгийн estimate баганд жишээ болгон авсан эргээсийн шулууны үнцгийн коэффициент болон сул гишүүн утга байгааг анзаарна уу? Мөн тус үснэгтийн сүүлийн багнаас A болон B коэффициентууд тэгтээ тэнцүү буй эргээсийн загвар дахь тогтмол хүчин зүйл ба боловсрал хувьсгч ач холбогдолгүй гэсэн таамаглалд харгалзах магадлалын утгыг харж болно. Боловсрал буюу equation хувьсгчийн хувьд магадлалын утга маш бага байгаа нь загвар дахь тус хувьсгчийг ач холбогдолгүй гэсэн таамаглал няцаагдж байгааг илтгэнэ. Энэ мэтчлийн эдгээр бүх үр дүнгийн товч тайлбарыг дараагийн слайдаар өгье. Эргээсийн шугамн загварын нэмэлт шинжилгээний үр дүнгийн тайлбарыг энд сэрүүлж бичлээ. Эдгээрийг ойлгоход шаардлагатай зүйлсийг тухайлбал Кавентел таамаглал шалгах детерминантын коэффициент зэргийг бид аль хэдийн үзсэн билээ. Бидний авч үзсэн эргээсийн загварын хувьд энд жигсааж бичсэн дөрвөн таамаглал буюу дөрвөн нөхцөлийг хүчинтэй гэж үздэг. Практикт эдгээр нөхцөл бүгд үргэлж биелэх албагүй бөгөөд түүнд нь тохирсон янз бүрийн статистик загваруудыг авч үздэг. Тэдгээр статистик загваруудыг та бүхэн энэхүү хичээлийн лекцүүдээр авсан онлайн суурь мэдлэгтэй тулгуурлан бие дааж үзэж судлах бүрэн боломжтой болохыг тэмдэглээд өнөөдрийн хичээлээ дуусгая.